Эцэнтэй ашиглан сог системүүдийг автоматжуулах туршилт. Туршилтаар Kali Linux болон SIM, Windows Agent, pfSense гэсэн 4 сервер ажиллаж байна. Kali Linux-ийн IP-г 162 гэсэн IP-тэй. SIM маань болохоор сервер байдлаар Splunk гэдэг лого цуглуулад ажиллаж байна. Лог цуглуулахдаа болохоор Windows 10 буюу Agent-аас лого цуглуулна. Agent-ийн IP гэх юм бол 100-тай. Гэтүү энэ адил Kali-тай адилхан 1.1 байгаа. Энэ 1.1 дээр болохоор firewall буюу pfSense ажиллаж байгаа. pfSense-ийн тохиргооны хувьд гэх юм бол алиас үүсгэсэн. Энэ internal block гэдэг алиас дээр нэмэгдсэн IP аягуудыг дөрмийн дагуу татацуулж байна. Бүхэлд нь блок хийх зорилттой. Хүсвэл энэ ван дээр бас нэмээд өгч болно. Одоогийн байдлаар алиас нь хоосон байгаа. Энийг ерөнхийдөө бол Agent-ээр автоматар энэ алиас дээр IP аяг нэмнэ гэсэн үг. SIM маань болохоор Windows 10 Agent-аас логуудыг дараах байдлаар цуглуулж байна. Agent-ийн маань болохоор энэ Kali Linux дээр ерөнхийдөө бол ажиллаж байна. Дараах аягаар ажиллаж байгаа. Энэ аяг бол Agent-ийн ажиллах серверийн хаяг. Энэ Splunk webhook гэдэг нь болохоор Agent-ийн SIM-ээс алертуудыг хүлээж авахын endpoint-ийг хэлж байгаа. SIM дээр болохоор алертуудаа тохируулж өгөхдөө webhook дээр нь саяны Agent-ийн webhook-ийг тохируулаад өгчнө гэсэн үг. Ингэснээр энэ тухайн алерт SIM дээр илэрх юм бол detect хийгдэх юм бол энэ тухайн webhook руу шууд илээгдэн гэсэн үг. Энэ webhook мэдээж Agent-ийн маань webhook байгаа. Туршилтын саяны алертыг ерөнхийдөө бол бодит дээр хийж үзүүлье. Тэр алерт нь юу байсан бэ гэхээр Kali Linux дээр халдагч дээр ODOEC гэдэг нэртэй malware байгаа. Энэ malware-ыг өөр дээр сервер ажилуулад энэ Windows Agent руу deliver хийх процесс явагдана. Deliver хийгдэхэд энэ маань Windows Security дээр илрээд энэ алерт нь SIM руу очно гэсэн үг. SIM дээр саяны алертийн лог дараах байдлаар бүртгэгдсэн байна. Энэ маань ер нь бол алерт болоод webhook-ээр дамжуулаад шууд Agent-ээр руу илээгдсэн байх хэвээр. Илгээгдсэн тохиолдолд энэ post буюу 200 гэдэг статус кодтой харагдах хэвээр. Гаралт нь Discord дээр ирсэн байх хэвээр. Ирсэн байна. Trojan төрлийн malware ерөнхийдөө бол илэрсэн байна. Товч мэдээлэл байна. Observable буюу файл татах гэсэн URL болон холбогдох мэдээлэл, Trojan-тай холбогдох мэдээлэл мөн халдагчийн IP аяг, файлын нэр зэргүүд нь энэ таавлагдсан байна. Virus total дээр болохоор яг ODOEC нэртэй ийм malware бүртгэдэг гэсэн мэдээлэл ирсэн байна. Гэхдээ энэ observable хэсэг дээр болохоор thread-ийн description хэсэг линкээр хавтагдсан байгаа. Гэвчлэн харж олно. Тэгээд memory call-аас харагдчихна.
За кейс 433 одоо эдгээр кейсүүд дээр энэ төрлийн алерт нь харагдсан байна гэдэг одоо энэ мэдээлэл анх харагдсан хугацаа болон сүүлд харагдсан хугацаатай харагдчихна. За энийг шалгаад үзэх юм бол 433 гэдэг кейс дээр ижил төрлийн одоо алерт бүртгэгдсэн байгаа харж байна. За recommendation хэсэг одоо ингэж харагдаж байна. За бод сүлжээнд ерөнхийдөө бол дараах байдлаар ажиллаж байна. За одоо жинхэнэ файлын хаш болон source IP-ийг агуулсан алертыг илгээж PFSense-ийн ажиллагааг ерөнхийдөө бол шалгая. За ингэхдээ хиймэл хүсэлтийг ашиглана. Curl ашиглаад энэ тухайн эйжентийн webhook руу одоо энэ дараахчсан бүтцтэй алертыг илгээнэ гэсэн үг. За саяны энэ дээр ирсэн энэ лог маань болохоор одоо үндсэндээ бол иймэрхүү бүтцээр энэ эйжентийн руу ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ хүсэлтийг ер нь бол ашиглаад яг SIM-ээс эйжентийн руу ирж байгаа алертыг илгээдэж болно гэсэн үг. За энэ алертор болохоор 100-аас 162 руу одоо SSH port-force хийж байгаа энэ алерт байгаа. За энийг ерөнхийдөө бол илгээд үзье. За одоогийн байдлаар PFSense-ийн интернет блок алерт дотор ямар нэгэн IP байхгүй байгаа. За кодын хэсгийг тайлбарлах юм бол одоогийн байдлаар энэ эйжентийн маань GPT-5 гэсэн модель дээр ажиллаж байгаа. За энэ системийн prompt хэсгийг харагдаж байна. За энэ зааж өгсөн промптуудын дагуу эйжентийн маань одоо ажиллана гэсэн үг. Энэ промптуудаас хамаарат эйжентийн ажиллах логик, гаралтуудын формат болон өгөгдлийн бүтц нь одоо шууд хамаардаг. За алерт маань амжилттай илгээгдсэн байна. За Discord руу ороод шалгаад үзэх юм бол дараах гаралтуудыг гаргаж ирсэн байна. За тэгээд энэчээ одоо автоматар хариу үйлдэл үзүүлэх боломжтой энэ баатангууд нэмэгдсэн байгааг харж байгаа. За энэ дээрээс нэгийн 100 IP-ийг одоо аналист маань блок хийх гэсэн юм бол харахад одоо нэгийн 100 IP-ийг PFSense дээр API-ээр дамжуулаад автоматар ингээд блок лист нэмсэн байгааг харуулж байна. За шалгаад үзвэл нэгийн 100 IP маань автоматар өөрөө нэмэгдсэн байгаа. Эйжентийн маань өөрөө автоматар энэ нэгийн 100 IP-ийг ганц баатанд харахад автоматар нэмж байгаа. Буюу одоо хариу үйлдэлийг автоматжуулж байгаа нэрэлбэр харагдаж байна. За эйжент маань болохоор блоклэгдсэний дараагаар хамгийн хандлтгүй сүлжээнд хандлтгүй болж байгааг харуулж байна. Request timeout. За одоо тэгвэл data enrichment хийж байгаа процессыг ерөнхийдөө шалгаж үзэх нь бол мөн адил хуурамч request-ийг ашиглаж үзье. За инként бол одоо файлын хаш болон одоо abuse API-гуудыг мэдээллүүдийг ашиглаад жинхэнэ юм шиг хүсэлтийг илгээж үзье. За энэ дээр болохоор агуулгдсан байгаа файлын хаш болон энэ API-гууд нь abuse API болон вирус дотор төр бүртгэлтэй байгаа. За энийг ерөнхийдөө бол эйжентийн юм одоо өөр автоматар илрүүлж одоо ялгаж гаргаж ирч чадах нь үгүй юу шалгацгаая. За энд өгсөн байгаа энэ
System prompt хэсэг дээр ерөнхийдөө бол ChatGPT дээр даавар өгдөгтэй адилхан одоо юу ч өгч болно. Одоо жишээлх юм бол энэ контекст хийх ардаас одоо Mongolian language гэж бичиж өгч болно. Тэгэх юм бол энэ эдгээр бүх гаралтууд маань одоо англи хэл дээр биш. Монгол хэл дээр гаргаж өгөх боломжтой. Тэгээ энийг ер нь сүүлд туршиж үзье. За ерөнхий гаралтын үед гэх юм бол бүгдээрээ нэг ижлэн загвартай гарч ирж байгаа харж болно. Memory correlate. За саяны alert маань agent эрдэмтний хийгдээд гарч ирсэн байна. За summary хэсэг, observable хэсэг. За external intelligence хэсэг дээр first толтой холбогдолтой мэдээлэлүүд гарч иж байна. За тухайн файлаар нь өөрөө Windows 32 гэсэн файл. За энэ шалгаад үзэх юм бол холбогдох мэдээлэл нь линк мэдээлэлтэй гарч ирж байна. За энд зааж өгсөн байгаагаар B32 compile нь C++. За Windows 32 exe гэдэг нэртэй файлын type. За файлын нэр гэх юм бол process mentor гэдэг нэртэй байна. За шалгаад үзье. Файлын нэр process mentor Windows 32. За virus total-ийн data enrichment их хийгдэж байна. За boost API гэдэг болохоор тухайн API-г нь болохоор ямар нэгэн score байхгүй. Шалгаад үзье. За дата базаас ерөнхийдөө бол алдааг байна. За тэгвэл virus total дээр энэ IP-г бас шалгасан байна. Шалгаад үзэх юм бас алдааг байна гэдэг мэдээллийг харуулж байна. За memory correlate мэдээлэл харагдаж байна. За блоклох боломжтой API-ийн лист дээр ингээд нэг хүн нэмэгдсэн байна. За энэ API-г блок листэн дээр нэмчихье. За тэнгууд ингээд автоматар блок листэн дээр нэмэгдсэн байх хэвээр энийг шалгаж үзье. За их автоматар API блок дээр нэмсэн байна. За гэх мэтчлэн ерөнхийдөө бол ажиллаж байна. За харин одоо монгол хэл дээрх гаралтуудыг туршиж үзье. За ингийн тулд код хэсэгт багхан өөрчлөлт код хэсэг одоо энэ prompt хэсэг дээр өөрчлөлтийг оруулна гэсэн үг. За энэ модель дээр text language. За энэ гаралтуудыг ерөнхийдөө бол илүү гоё цэвэрхэн болгох гэх юм бол prompt-аа ерөнхийдөө бол бас сайн бичиж өгөх шаардлагатай гэсэн үг. За сервер ажиллауллаа. За сервер ингээд хамжилттай ажиллаад эхэлсэн. За саяны алертыг дахиад явуулаад үзье. За одоогийн байдлаар англи дээр гаргаж иржсэн бол одоо гаралт нь монгол хэл дээр гарч ирэх шаардлагатай. За орчуулга нь аль хэр хэмжээнд сайн гарч ирж байна. Хай. За гаралт монгол хэл дээр
гарч ирсэн байна. За гэх мэтчлэн ерөнхийдөө бол гаралтыг монгол хэл дээр орчуулж гаргаж ирж байна. За энэ орчуулга нь ерөнхийдөө GPT 5-ийн хувьд хийж байгаа орчуулга гэж үзэж болно. За зөвлөгөөнүүдийг дараах байдлаар харуулсан байна. За их мэтчлэн ерөнхийдөө бол ажиллаж байна. За одоо тэгвэл нэгийн 100 та маань манай Windows хагийн тавьсан. За тэгэхээр энэ маань өөрөө интернет руу